Баян өндөр сумын цэцэг дарга иргэдтэй хийх уулзалт өнөөдөр даваа тулан шанд багуудаас эхэлж байна. За уулзалтын үеэр иргэдээс гэр хорооллын гэрэлтүүлэг, үерийн шуудаг засварлах болон шанд баг дээр хийгдсэн цэвэр усны хоолойг ашиглаж инженерийн шугамшилжинд холбогдох асуудлыг шийдэж өгөх саналуудыг дэвшүүллээ. Засгийн газраас 2019 оныг эргэн төвтэй жил болгон зарласан. Тус ажлын хүрээнд Баян өндөр сумын цэцэг дарга ганцогт иргэдтэй хийх уулзалтаа даваат шанд багаас эхэллээ. Уулзалтанд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар болон Баян өндөр сумын тамгын газрын мэргэжлэнүүд оролцож иргэдийн асуусан асуултанд хариулж тэдэнд шаардлагатай мэдээллийг өгч ажиллалаа. Эзэнгүй айлуудыг одоо нэг эзэнгүй нэг хашаанууд эзэнгүй нэг байшин савд байгаа та 9-р гудам 8 10 гэдэг энэ 3 гудам 3удаа эзэнгүй айлууд ихтэй. Тэгээ хог шороо ачих үеэр дандаа эзэнтэй айлууд машины хурлаа цэвэрлэж явж тэгээд эзэнгүй айлууд ёроолоор үлдсэн цас гонгорд үлдсэн хогнод талаар нэг тараад хийсэн. Энэ айлуудыг эзэнтэй болгож болдох юм уу эсвэл эзэд нь олдвол эзэд нь бол хилчүүтэй. Энэ одоо айлуудыг эзэд нь олдохгүй бол яаж нэг айлаа хашаа гуугаад бууж байгаа айл ирэх байгаа шүү дээ. Энэ айлуудыг ядаж буулгах болдгоо юм болоо. Нийгмийн ажилтны их хоёр байна. Тэгээд саяны санд дээр бас нэмж санд хэлсэн ингээд сургуулийн өрөлцөө PC тоглоомын газар манай сургуулийн айлчууд нээгдсэн байгаа. Ингээс болоод хүүхдүүд багаангийн хүүхдүүд ихэвчлэн тийм тоглоомд орж хичээлээ таслах тийм гадуур тэнэх үзэгдлүүд маш ихээр гарч байгаа. Эцэгчүүд маш ихээр гомдол мэдүүлж байгаа. Энэ дээр болохоор 12 наснаас доош хүүхд тоглоулахгүй гэсэн мөртлөө одоо 12 гэдэг чинь 6 дугаар ангийн хүүхдүүд 4 5 3 дугаар ангийн хүүхдүүд маш ихээр очиж тоглож байгаа. Тэгээ 20 PC одоо сая очиход хүүхд 10 хүүхд PC тоглож сууж байгаа. Экон бол тавих талаар бол ярьсан л да. Одоо экон бол гэж байна. Би хамгийн гол нь одоо энэ 16 17 онуудад энэ бохирын шугам одоо энэ бүх багуудын гудмаар одоо тавьсан байгаа шүү дээ. Гол шугамуудыг тавьсан байгаа. Одоо тэгтэл одоо энэ орон нутгийн болон улсын одоо хөрөнгө олон жилээр одоо 3 4 жил одоо энэ газрын дор хэдэн тэрбумаар одоо булаастаа хэвтэж байна. Ашиглалтанд орохгүй байна. Хөдөлгөөнд орохгүй байна. Иргэдэд одоо хэрэглэгчдэд тэр нь хүрэхгүй байна. Тийм учраас одоо энэ юуг бохирын шугамыг одоо тэр ойр орчмынхын айлуудад юм уу одоо хүссэн айлуудад нь оруулах талаас одоо энэ засаг даргын тамгын газар орон нутгийн болон Баян өндөр сумын засаг даргын тамгын газрын одоо энэ дээр ажилламаар байна. Бид нар энэ PC тоглоомыг үйл ажиллагааг хаана орон нутаг зөвшөөрөлд олгодгүй. Захиргааны холбоо төрийн өмчид төлжиний газар гэдгээс зөвшөөрөлд олгодог. Тэгэхээр бид нар энэ захим орчноос хүүхдүүдэд хамгаалах талаас онцгой анхаарч байгаа. Тэгээд энэ чанд багт нэгдсэн байгаа зүйл байгаа бид нар үзэж танилцаад богино хугацаанд арга хэмжээ авнаа. Нөгөө талд тэр PC тоглоом ажилладаг хүмүүс энд байгаа бол та нар зөвлөлтөө өрчлөө. PC биш интернетийн газар ч юм уу эсвэл хэвлэл мэдээллийн газар ч юм уу юу хийж болмоор байгаагаас сандуудаа ургаж ирээрэй гэдгийг бас хэлмээр байна. Засаг дарга ганцогт шанд баг дээр хийгдсэн цэвэр усны хоолойг ашиглаж инженерийн шугамшилжинд холбогдох асуудыг шийдэх. Сургуулийн ойр орчим үйл ажиллагаа явуулж байгаа PC тоглоомын газрын үйл ажиллагааг хаана гэдгийг хэлсэн юм а. Тус уулзалт 5 өдрийн турш үргэлжилж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэн ажиллах юм а. Дүүрэн жаргал гэдэг хүн